Түүнээс харахгүй цагаас ойрно. Өөргөө магтаа. Уу гарахгүй штэ. Манай очос нэг сумар нөлхтэй морма уйд хүмүүс байд юм л да мор уйд. Би ч одоо сургуулийн хүртэл ордмор байсан. 7 дугаар ангид өгсөн зунаа морь морин томдоод байж исэн чи хүүхдийн барилдаа намайг өөрөө бүртгүүлсэн байсан. Би ч бас айхтардың барилд түүл байсан л да сонирхдгүй. Тэгээ хүүхдийн барилдаад шүүгийн дөрөв төлдөөд сумынхаа хүүхд томдгийг. Яг нөгөө унсан газар хавуулал хэвтцсэн. Аав маань ирээд нөгөө засвалтайгаа хамжиж намайг аваад босгож аваад явсан. Тэгээд тэрнээс хойш нэг жоохон барилддаг бол юм. Бас нэг энэ үеийнхнийгээ дийлдэг бол гэсэн нэг тийм ирмэлцэлтэй байсан. Тэгээ 2004 оны хавар манай аймгийн зам Баянмүх одоо жилөтх олонсын мастер Баянмүх дагуулж ирээд намайг өсгөрөөд байх дээр үндэсний хэмэлт хэлсэн. 2007 онд би аймгийн арслан болоод 2009 онд бас дархан дөрвөлж хурц арслан болоод. Дээр нь бол 11 онд би усад 4 давснаас хойш бол энэ бас хичээгээд 3-ын даваанд тонжонсон 4-ийн даваанд унсан дээр их олон өвдөж жараад жиж 2015 онд 6 давж болсон ярцх цолворцсон. Мундаг бөхөр 5-6 давж болсон ярцх цолворцсон шүү дээ. Ганц зэрэг нэрж их сайн байсан шүү дээ. Тунаа хангаата 5-ын даваанд унаад 6 дээр наттай дунаад. Одоо ингээд усын цол аваад ингээд ирэхээр бол бас ер нь бол хаана хизээ би яаж авч явах вэ гэмээ. Юу ярих вэ? Тэгэл ерөөсөө яг энэ бол хүн тэгэл өөрөө боддог юм байл л дээ. Хамгийн ойрхон байдаг хүн бол одоо миний одоо өсрөөд ах байна. Манай хэн баяр авраг байна. Ер нь бол бас нэг ард түмний хайртай сайхан бөхчөөд. Манай ах нар бол үнэхээр одоо жутагтаа сайхан ирчээд. Ер нь бол чи ингэдэг гэд хэлхээсээ илүү бүх юмыг л байгаа зөв өөрсдийнхөө биеэр үлрэлдэг байхгүй юу? Манай нөгөө заавал наач камерт орчих. Өөр юм ярих. Өөр намайг давсан бүхэн сайн барилдаасаа гэж боддог. Тэгээ дахин өгөхдөө би бас сайн барилдаарай л гэж ирээдэг. Яг хөө тэгэл дараа жил дахиад наадам байгаа юм чинь ингээл бэлтгэлтэй орно да. Ирж байгаа олгон жилдээ нийт монголчууд илгээрээ инхан болон төрлөөрөө төвшин сайхан байхын үлцээтэй өрөөлийг өргөн дэвшүүлье.